Модернист яруу найрагч галсан сүх Монгол Ардын намын гишүүнээсээ татгалзаж байгаагаа YouTube захин хуудасаар дамжуулан мэдгдлээ. Тэрээр Монгол орны газар нутгийн 70% гадаадд зарсан Монгол Ардын намаас сонгогдсон түшмдүүдийг зүгээр хараад сууж чадахгүй гэдгээ энэ үеэр хэлсэн байна. Би 1996 онд Монгол Ардын хувьсгалт намд гишүүнээр хэлсэж одоогийн Монгол Ардын намын гишүүн болсон хов сэтгүүлч уран бүтээлч хүний хувьд энэ намын үзэл сурталын зэвсэг болж 2000 оны сонгуульд үнэмлэхгүй ялуулахад хувь нэмрээ оруулж байсан. 2004 оны сонгуульд 2008 оны сонгуульд оролцож хувь нэмрээ оруулж байсан. Тэгээ зогсохгүй Чингэлтэй дүүрэгт Монгол Ардын хувьсгалт намаас дүүргийн иргэдийн хурлд сонгогдож байлаа. Гэвч өнөөдөр Монгол орноо хөгжүүлнэ гэж Монгол орны сайн сайхны төлөө тэмц чадна гэж итгэж найдаж байсан улс төрийн хүчин маань миний итгэлийг алдууллаа. Ард түмэн үнэхээр ирээдүйдээ итгэх итгэлгүй болсон байна. Залуучууд нь үр хүүхэд төрүүлэхээс хүртэл айж байна. Монгол Ардын намаас төрийн албан хаагчаар ажиллаж байгаа хүн сурталтан билгэж хээл хахуулчид төрдөө итгэх итгэлийг нь алдагдуулж байна. Газар шорог 70% лиценз нэрээр Монгол Ардын намаас сонгогдсон төрийн түвшээд сайд дарга нар гадаадынханд зарж борлуулсан байгааг хараад зүгээр сууж чадахгүй. Эх орон гэж чин сэтгэлээсээ ярьдаг хөнгүү боллоо. Өнөө маргаашаа яая гэж байхад өгснээ чинь эх орон гэж хэлэх хүн олон болсон байна. Ийм учраас би энэ Монгол Ардын намаасаа албан ёсоор татгалзаж байна. Тэгээд би одоо маргааш очиж энэ би намынхаа үнэлэх дүүргийн иргэдийн хурлын үнэлэхийг би албан ёсоор буцааж өгөх болно. Төрийн хүнд сурталтан томилтоор яваа 3 мал зочд буудал гэдэг шүлгийн хэсгээс хамны цаана сохтуу малнууд яргална. Хамны цаана мал гэмээр татварын байцаагч хөрхөрн. Хамны цаана малнаас дор томилолт эрхэлсэн төрийн түшмэл тийчлэн. Хамны цаана малнаас ялгаагүй тагнуулчин тагнаага ташин. Ардын нуруунд дээр сандайлж суусан 3 түшмэл арх шүнд болтол зооглоод амраасангүй түмэн олны татвараар бүтсэн төрийн гар утсаар төрүүл журалдан эхнэр хүүхдтэйгээ чальцсаар унтуулсангүй хөлсөөн туслуулж гараан цэврүүлтүүлж мэдрэлэн муутгаж хөх төрдөө тушаасан татварын төгрөг минь хөөрхий хідэн түшмдийн амны салиагаар ханны цаана урсав томилолт эрхэлсэн түшмэл 300 ногооноор авгаадаа гутал авчгин. Татварын байцаагч том хүүдээ компьютер бас авсан гинэ. Тагнуулчин хуулз том дэлгэцтэй зурагт гэртээ аваачих юм байх. Авсан уусан эдснээ гайхан 3 бие магтсаар архины ааганд ард түмний тэнгийг гайхан хашгирцаар ээлж дараагаар ханны цаана түжгэнсээр сохтож унах бололтой. Ээдээ одоо юу худалдаж авна гэж зүүдэлж байгаа бол бялдуучилж, долгонж, завшиж чаддаг ийм малнуудыг би алуурчин байсан бол баяртайгаар өрлөж алгасан.